За сайн байцгаана уу? Намайг Огон Баяр гэдэг. Би болохоор Wallersoft компанид машин learning инженерээр ажилладаг. Тэгээд яг өнөөдрийн миний яг тааж авсан сэдв маань болохоор энэ Mekmor гэдэг энэ Zero to Hero энэ цуврал хичээлийн яг 5 дахь хичээл болох энэ яг WaveNet яг тэр WaveNet архитектурыг дуурайж яг өөртөө гараараа архитектурын дээр байгаа жижигхэн сургалт хийж үзэх туршилтын хичээл байгаа. Одоо жоохон номер болно. Зэнийг хийж үзэх нь хараагаад үчиад. За энэ WaveNet яг WaveNet архитектурыг дээр байгаа нэг жижигхэн туршилт хийж үзэх юм хичээл байгаа. Би болохоор яг энийг сайн бэлж чадаагүй юм. Яг өчигдөр лавгах шууд өчигдөр орой шууд чи маргааш нэг үзүүлэлт хийгээд. За юуны өмнө болохоор WaveNet гэдэг архитектур маань болохоор модель маань болохоор яг 2016 онд Google-ийн DeepMind-аас гаргаж исэн яг хүний яриаг яг аудио болгох зорилттой тийм synthesize хийдэг зорилттойгоор хийжсэн модель байгаа. Яг тэрнээс энэ WaveNet-ээс өмнө болохоор яг тийм хүний яриаг synthesize хийдэг тийм алгтай сайн арга байдаггүй дандаа нэг робот ярьж байгаа шиг сонсогддог тийм фонемуудыг нэг задлаад зүгээр нийлүүлж мэлүүлдэг тийм арга сам хийсэн аргууд ер нь ашигладаг байсан. WaveNet дээр болохоор орж ирээд яг юугаараа өөр болсон бэ гэхээр WaveNet маань болохоор өөрөө ийм autoregressive гэдэг ийм төрлийн яг ийм архитектурыг ашигладаг, аргыг ашигладаг. Тэгээд та бүхэн нөгөө өмнөх хичээлүүд дээр сая харахад multilayer perceptron, batch normalization, back propagation эдрийг бол үзсэн байгаа юм л шүү дээ. Тэгэхээр яг autoregressive модель маань ерөнхийдөө яаж ажилладаг вэ гэхээр тухайн акшнда яг нэг л хамгийн эцсийн гаргалтанда нэг л одоо самплыг гаргаж өгдөг. Тэр самплаа ашиглаад одоо энд хамгийн ихний степ дээр гарсан хариугаа өмнөх орсон энэ хариултуудтайгаа нийлээд дараагийн одоо инференсийнхаа оролт нь болгож оруулах маягаар ингэж давтсаар байгаад ерөөсөө самплуудыг нэг нэгээр нь хариултуудаа нэг нэгээр нь гаргаж ирсээр байгаад энэ маягаар зорилготой өөртөг ийм генератив арга байгаа. Тэгээд WaveNet-ийн яг цаана ашиглаж байгаа neural network нь болохоор CNN. Гэхдээ энэ янз бүрийн жижиг өөрчлөлт хийсэн байж магадгүй. Тэгээд WaveNet дээр болохоор за нэг ерөнхий юу нь болохоор иймэрхүү байна. WaveNet-ийн тэгээд гол WaveNet маань болохоор хүний анх сургалтын дата нь болохоор ерөөсө хүмүүсийн ярьсан тийм жижиг хэсэг аудиог болохоор лейблжүүлээд яг тэр жижиг текстүүдийг оруулаад тийм жижигхэн таталж ярьсан хүний аудио руу хөрвүүлэхийг ерэн зорддог. Тэгэнгүүт одоо бидний дуурайж үзэх гээд байгаа энэ ноутбук руу орж үзье та. За тэгэнгүүт ямар ч эхлээд нэг бол хэдийн хэрэгтэй юмудаа импорт хийчлээ тийм. За дараа нь болохоор ийм биднэрт байгаа энэ дата сет нь болохоор ийм names гэдэг энд яг нэг 32,000 зүгээр яг хүний нэрнүүдийн дата сет байгаа юм билээ. За энийг болохоор ямар ч эхлээд бид нэр байгаа дата сетэн дээр үзлээд болохоор ямар ч tokenizer гаргаад авчихна. За энэ болохоор бидний хувьд бол tokenizer болчихж байгаа. Тэнгүүт хэсэг болгоныг зүгээр артлалт нь харгалзуулах зүгээр нэг тоо болоод оруулж яана л гэсэн үг. Тэнгүүт бидэрт байгаа энэ 32,000 нэрний дата сетэн дээрээс одоо нийт 27 character-ийн ийм vocabulary size-тай ийм юу tokenizer гараад ирж байгаа.
Одоо нэг зүгээр 26 англи хэсэг дээрээс нэмээд нэг цэг оруулсан. Тэгэнгүүт энэний дараагаар болохоор tokenizer бэлдэж авчлаа. Дараа нь болохоор яг бид нар сургалтынхаа датаг, сургалтын болон тестийн датагаа ингээд бэлдэж авах хэсэг маань энд гарч ирж байна. Энэ дээрээс одоо эхлээд дээрээс нь одоо юу харж болох вэ гэвэл энэ block size гэж байна. Яг энэ block size-ыг одоохондоо харах. Яг тийм. Яг WaveNet маань болохоор яг хүний текст оруулангууд аудио яриаг болоод генерate хийх гэсэн зорилготой байгаа шүү дээ. Яг энэ paper дээр болохоор яг тэр аудионы хэсгийн зүгээр төр зур аваад зөвхөн яг текст оруулангууд яг дараагийн үсгийг яг таамаглаж гаргаж ирдэг эрх зорилготой юм task арай жижигхэн болгосон байгаа юм билээ. Тэнгүүт яг тэр task-та зориулаад дата set-ийг яаж бэлдэж байгаа гэхээр тэнд бэлдсэн дата set-нээс нь жишээг нь харж болж байна. Энэ нөгөө түрүүний хэлсэнчлэн нөгөө auto-regressive модель маань болохоор auto-regressive модельдээ зориулаад бид нэг үсэг оруулангууд энэний дараагийн үсэг нь одоо юу үсэг байх ёстой юм бэ шүү гэдгийг болохоор модельлороо энийг одоо модельлороо таалах зорилготойгоор дараа нь модельийнхаа нөгөө нэг степэд гаргасан энэ гаралтыг нь өмнөх энэ оролтуудтай нийлүүлээд дахиж дараагийнхаа степийг нь оролт болгож оруулангууд одоо 3 дахь үсгээ ингээд таамаглаж гаргаж ирэх ийм зорилготойгоор ингэж дата сетээ бол бэлдсэн байна. Тэгэхээр яг энэ түрүүний ярьдаг block size гэдэг нь болохоор яг хэдэн токеныг ер нь нэг дор модельдээ өгч болох юм бэ гэдэг энэ context window-ын ер нь гаргаж өгöd байгаа гэсэн. Одоо энэ хэрвээ 8 биш одоо 5 мав байсан бол одоо 5 дахь үсгээс нь эхлээд ер нь хамгийн дээдлээ 5 үсэг оруулаад 6 дахь үсгийг generate хийж өгөх тийм модель болно гэсэн. Тэнгүүт одоогоор бидэрт болохоор 8 context length-ийн орттой. Одоо training дээр яг нийт нь 32,000 одоо энэ 7 үсгийг ашиглаад 7 үсгийг ашиглаад 8 дахь дан тийм. Тэгвэл одоо ийм 5 үсэгтэй нэрмээр байвал 4 тийм тооцогдно. Тэрэн дээр одоо нөгөө түрүүн 26 үсэг байхад яг 27 дахь токен маань цэгийг оруулж гисэн байсан шүү дээ. Энэ дээр болохоор энэ яг нөгөө арай context window толхоосоо өмнө яг generation-ыг зогсоох зорилготой энэ токеныг оруулж гисэн байна. Одоо энэ 8 context window маань 8 байгаа ч гэсэн яг 3 үсэгтэй хүний нэр generate хийхээр байсан бол одоо энд нэр жишээ нь байна дөө. 1 2 3 4 5 6 тийм 6 үсэгтэй энэ хүний нэрийг яг generate хийхтэй үсгнүүдээ generate хийчихэл дараагийнхаа үсгэн дээр дараагийнхаа юун дээр болохоор зөв энэ generation-ыг зогсооё гэдэг энэ сигналаа модель маань өөр ингэж гаргаж өгч байгаа гэсэн. Тэгвэл энэс цааш ер нь generate хийх шаардлага байгаад заавал тэр 8-д нь тултал нь яваад авах шаардлагагүйгээр яг 8-аас яг энэ жишээн дээр бол яг хамгийн дээдлээ 8 л гээд үзсэн маа. 8-аас ер нь уртаж болно. Яг одоогийн бид нар ашиглаж байгаа эллемүүд болохоор бүр 8 ч биш одоо бүр 120 хэдэн мянга тэгэл их том тоо гэдэг. Энэ болохоор яг зүгээр энэ жишээн дээр л 8 гэдэг арай бага тоогоо авсан байна. За тэгээд одоо нөгөө 32,000 хүнийхээ нэрийг ингээд сургалтандаа яг 80% нь ашигланаа. Яг тестэндээ ингээд 10% нь ашигланаа. Тэгээд evaluate хийхдээ дунд нь яг 10% нь ашигланаа гэдэг хуваагаад одоо манайх data set-ийг нь бэлдээд авчлаа. Тэрний дараагаар за яг энэ одоо манай яг жинхэнэ моделийн маань одоо блок кодыг одоо өөртөө гараараа бичиж үзсэн байгаа. Эдгээр маань болохоор яг зүгээр л энэ жишээн дээр л ингэж гараараа бичиж байгаа болохоос яг амьдрал дээр хэрэглэхдээ болохоор яг PyTorch-ийнхаа тусын яг энэ юунуудын модулуудыг аваад ашиглана. Яг энэ дээр бол
яг гоо мэдчихвэл зүгээр. Тэг яг амьдрал дээр бол яг ингэж хийдэггүй. За лайнер маань болохоор зүгээр одоо нэг матрицын үржүүр хийх зорилттой. Одоо орлтын dimension өгөөд үүсэхтэй болохоор weight-үүдээ яг тийм weight одоо энэ чинь цаана болохоор манай нэг зөвл матриц байгаа штэ. Тэргээ эхлээд зүгээр үүсгэж байгаа. Энийг яг PyTorch-ийн лайнерыг харж үзэх юм бол энэ дэр мөн адилхан яг орлтын сайзаа өгөөд дээрэс нь weight-үүд дээр нэг bias тогтоож өгөхөр бол энэ бол сонголтоор энийг бас өгч болно, өгөх болно гэдгийг яг энийг дуурайгаад гараараа тэр PyTorch-ийн liner гэдэг модулийг бол бид ингэж хийж болох юм байна гэдгийг бол нэр гаргаад өгсөн байна. За энэ дээр адилхан дараагийн блок маань болохоор бас batch normalization-ыг бол өмнө үзсэн байсан шүү дээ. Яг орлтынхаа layer-ийн орлтыг арай тогтоож өгөх зорилготойгоор яг ашигладаг гэдэг. За энэ бол яг зүгээр batch normalization-аас бол нэг засвар орсон юм байна. Юм шиг байна. Тэгээд activation функц дээр бол thanks функцийг хэлсэн. Тэгээд embedding маань болохоор яг юуны natural language processing-ийн үед болохоор embedding маань болохоор яг одоо манай кейс дээр бол яг нэг үсэгний ард одоо энэ ийм embedding dimensionтэй ийм утгыг хадгалах тийм векторуд байж байна гэсэн. За энийг яг доор нэг ашиглаж явах үед нь яг тайлбарлал илүү ойлгомжтой харагдах баг. Тэгээд Platin consecutive гэж энэ яг CNN-тэй холбоотой яг орлтын утгуудаа яг процесс хийх. Яг энэ болохоор бараг тийм WebNet-д ашиглаж жоохон өөрчилсөн юм шиг байна. За энийг дараа нь тайлбарлая. Sequential болохоор яг үндсэн манай модельийг огсорж байгаа цуглуулж байгаа гэх юм уу? Layer-үүдээ ер нь бүгдийг хадгалж байгаа тийм модуль байна гэдээ ойлгож болно. За энэ хэд байна? Энэ хэд маань байна. Тэнгүүт одоо энд болохоор яг нөгөө модельийг огсорж байгаа хэсэг нь орж иж байна. За embedding dimension болохоор 24 гэж байна. За hidden dimension 128 гингүүт. Манай сая юуны tokenizer-ийн маань vocabulary size хэд байсан бэлээ? Тэгээ 26 хэсэгтэйгээ нөгөө сүүлийн зогсоох сигналын цэг токентойгоо нийлээд 27 байсан шүү дээ. Тэнгүүт одоо манай embedding болохоор энд одоо embedding-гээ энд үсгэж байна. 27 тэгээ 24 гингүүт 24 гэж орж ирэнгүүт одоо 27-г харьцах цаана 24 тийм dimensionтэй матриц яг зөвхөн embedding-д ашиглагдаж үүсэж байгаа гэсэн. За яг embedding болохоор эднийг анх үүсгэхэд бол арын нөгөө weight-уудын утга нь бол огт random байна. Тэрэнд бол одоохондоо бол санаа зовоод байх шаардлагагүй. Тэнгуут түүний араас болохоор яг 3 яг энэ liner layer-ыг болохоор activation функцтэй normalization-тэй одоо нөгөө энэ WebNet-ийн нөгөө Platin consecutive хийгээд байгаа энэ модультай хамт ингээд өгсраад өгсөн байна. За энэ гурийн араас болохоор яг зөвхөн дан ямар ч activation функцгүй normalization-гүй энэ liner layer орж ирж байгаа нь болохоор энэ гурав яг одоо сургалт юм уу inference-ийн үед ингээд процессыг хийгээд дуусан гот нь хамгийн сүүлд нь одоо энэний орлтын хэмжээ нь болохоор одоо нөгөө энийг тайлбарлах амарсан hidden size болохоор одоо манай моделийн одоо донтлын энэ layer-уудын тэр liner layer-уудын одоо хэмжээг нэр нь зааж өгöd байгаа. Матрицын хэмжээг. Тэнгүүт одоо хамгийн сүүлийн liner layer-ийн гаралт нь болохоор энэ hidden size-тай. Тэрнээс манай хариулт авах гээд байгаа энэ layer-ийн орлт нь эгэнтэй адилхан байгаа. Тэр нь тэнгүүт энэ layer-ийн гаралт нь юу вэ гэхээр нөгөө vocabulary size гараад ирж байгаа.
Тэнгүүт яг энэ layer маань болохоор эцсээ яг нэг үсгийг сонгож өгөх гээд байгаа layer маань яг энэ юм байна гэдгийг эндээс хараад авч болно гэсэн. За тэгэнгүүт дараа нь болохоор яг одоо түрүү нөгөө weight-үүдээ параметруудаа зүгээр рандомаар утгын одоо анх initialize хийгээд үсгэж нэгсэн шүү дээ. Тэрийгээ болохоор зүгээр энд хийчихэж байна. Тэрийгээ жоохон normalization хийгээд байгаа юм. Тэгээд яг эцсийн болохоор манай моделийн нийт сургаж болох параметруудынхаа тоог тоолоод үзэнгүүт 76,000 параметртай юм модель сургахаар болсон байна. Тэгээд энэ параметрын тоо маань болохоор яг юунаас голчсон шалтгаалж байна гэхээр за нэгт бол зүгээр layer-ийн тооноос бол шалтгаалж байна тийм. Тэгээ layer-ийн тоо ер нь гэхдээ хараад үзэнгүүт яг layer-ийн тоондоо биш. Бараг энэ hidden size-ийнхаа тоондоо бараг экспоненциал хамааралтай бараг харагдаж байгаа. Тэгэхээр яг hidden size маань болохоор яг модельийг том болгох гэдэг модельийг scale гэхэд ер нь хамгийн их цаашаа ер нь хэрэгтэй юм байна гэдэг үзэж ер нь болно. За ингээд ямар ч сан энэ хүртэл болохоор бид нэр датагаа уншаад авчлаа, tokenizer-а бэлтжлээ. Тэгээд моделоо ер нь яг өөртөө яг PyTorch ашиглахгүйгээр яг гарын доорх одоо цаатлын зүгээр томьёонуудын энд гаргаж ирээд имплемент хийсэн байгаа гэсэн. PyTorch ашиглахгүйгээр моделийнхаа энэ модулуудын ингээд биччихлээ. Эдрийгээ ашиглаад моделоо ер нь ингээд угсраад авчлаа. Тэгээ параметруудын initialize хийгээд ер нь моделийнхаа хэмжээг нь гаргаад авчлаа. Одоо энэний дараагаар болохоор яг сургалтын хэсэг маань орж ирж байна. Тэнгүүт энэ дэр болохоор яг нийт 20,000 удаа ингээд тэр параметрыг апдейт хийх, одоо back propagate хийх үйлдэлийг бол хийнэ гэдээ ямарсан тодорхойлоод өгсөн. Batch size гэдэг нь болохоор яг одоо нөгөө 32,000 хэд байлаа сая. Манай сургуулийн дата маань болохоор энэ бүр 128,000 өгөө шүү дээ. Яг энэ оролтуудаа бүгдийг нэгээр нь оруулаад байхгүйгээр яг энэ neural network-ийн архитектур маань өөрөөсөө яг параллелээр процесс хийхэд ер нь боломжтой болгосон. Тэрэн дээрээс нь нэмээд GPU маань угаасаа параллел процессинг хийхэд зориулсан болохоор яг нэгээр нь сургалтандаа оруулахгүйгээр 32-оор нь багцлаад оруулчаа. Тех боломжийн ер нь тэр хэдээр багцлж оруулах энэ юугаа энд зааж өгч байгаа гэсэн таага. За тэгээд сургалтаа эхлэнгүүт яг одоо нөгөө бидний дээр бэлдсэн нөгөө датагаа яг 32-оор нь багцлаад энэ оролт гаралттай нь одоо шууд хослуулаад ингээ гаргаад ирж байна. Тэнгүүт шууд оролтоо барьж аваад манайх шууд нөгөө модель руугаа оруулангууд энэ модель маань болохоор түр нөгөө sequential гэдэг нөгөө дараалалаар нь лэрүүдээ заагаад өгсөн байсан шүү дээ. Тэнгүүт энэ сургалтын энэ оролтын дата маань дээрээс орж ирэхдээ эхлээд за энэ цаанаа бол оролт нь бол сая юу гэсэн те зүгээр нөгөө tokenize хийсэн байгаа шүү дээ. Зүгээр оролтонд нь дандаа тоонууд л орж ирнэ. Гэхдээ яг үсэгтэйгээ харгалзах тоонууд тэнгүүт хамгийн эхлээд embedding-ээр орж ирэх үедээ болохоор яг би нэг юм дээр зурчвал амарч юм уу? За сая болохоор
Сургуулийн дата маань сая 32 байц сайзтай. Тийм 32 байц сайзтай. Тэгээд энэ дээрээс харах юм бол за энийг бол яг оруулахдаа энэ зэгүүдийг бол дандаа 0-оор пайдинг хийгээд оруулцдаг. Тэгээд тэрний оролт нь болохоор манайх context window нь болохоор 8 токены орцтой гээд үзэнгүүт манайд хамгийн эхлээд энэ embedding layer руу 32-ыг харьцах нь 8 хэмжээтэй ийм 32 шиг ер нь хүний нэрийг ингээд step-step-ээр задлсан ийм дата орж иж байна гэсэн үг. Embedding руу маань. Тэгмээс embedding маань өөрөө ямар юм байгаа вэ гэхээр энэ бүр заарсан. Embedding маань өөрөө 27 манай одоо vocabulary size-ийн урттай. За ингээд нийт 27 ингээд токен ингээд доошоо байж гэнэ гэсэн үг. Тэнгүүт энэ доотлын урт нь болохоор таны энэ зааж өгöd байгаа. Embedding dimension маань энэ ба энэ доошоо болохоор 24 урттай. Асуучгүй. Дөнгөж яг embedding маань болохоор яг сая зүгээр орж ирсэн. Энэ зүгээр бичигл яг орж ирсэн энэ хідэн токеныг болохоор зүгээр бичиглийн хувьд бол яг манай моделийн хувьд болохоор энэ токен болгон зүгээр тусдаа зүгээр л бичиглийн хувьд л утга агуулж байгаа болохоос яг цаатлын утга нь бол ямар байна гэдгийг нь бол мэдэгдэхгүй байгаа. Яг тэрийг embedding layer маань яг ер нь сургалтын явцад энэ и хэсэгний ард болохоор ер нь иймэрхүү утга агуулж байгаа юм байна гэдгийг нэр нь сурах зорилготой. Тийм токен болгоны ард ер нь утгыг ер нь хадгалах зорилготойгоор embedding layer маань байдаг. Тэнгүүд embedding-ээс гараад яг гингүүт нөгөө нэг токен болгоны ард утгууд маань ингээд гарч ирээд нөгөө embedding size-аараа dimension ингээд дарж байгаа. Тэнгүүт энэ embedding-ийн уртаараа шууд 3 удаа зүгээр матрицын том үржүүр ингээл зүгээр хийгээл яваад энэ дундуур нөгөө weighted update хийгээд тэнгүүт болохоор бидний зүгээс ингээд эхлээд харахад бол зүгээр ямар ч утгагүй зүгээр л хэдэн тоонуудыг ингээл үржээд байгаа юм шиг харагдаж байгаа боловч яг сургалтын явцад болохоор эхлээд энэ дээгүүр embedding үе зөвхөн нэг токены ард тэр утгыг хадгалдаг байсан бол одоо энд нөгөө утгаа ингээд за эхлээд 1 удаа бацлаа тий. 1 удаа бацлаа, 2 удаа бацлаа, 3 удаа бацсангууд яг зөвхөн энэ токен дээрх утга нь биш. Одоо зорилго нь энэ токены утга ч юм уу ер нь 3 токены тусдаа утга агуулах биш. Яг бүгднгийнх нь утгыг бадсан нэг тийм том матриц нь гарч ирж байна гэсэн. Тэнгүүд яг тэр хамгийн сүүлийн тэр холцсон яг оролтын тэр тусын үг мөх ч юм уу токен ч юм уу нэг өсөх ч юм уу хамаагүй тэдрийг ингээд базаад ерөнхийд нь эднэр нийлээд иймэрхүү утгатай юм байгаа юм байна штэ гэдгийг гаргаад ирсэн. Энэ хамгийн сүүлийн hidden layer-ээс болохоор бид нэр зүгээр тэрийг дахиж зүгээр л нэг базаж аваад тэр амар том байгаа матрицыг зүгээр буцаагаад нөгөө 27 матриц болгоод 27 шиг одоо
матрицын үр дүрийгээд ер нь 27 юуныхаа vocabulary-ийнхаа хувьд магадлалыг гаргаад авч байна л гэсэн. Тэнгүүт яг сургалтын үед болохоор буцаагаад нөгөө энийхээ гаралтыг буцаагаад нөгөө энэ оролт дээр нь орж иж байгаа оролтойгоо хамт ингээд хийгээл нөгөө after regress маягаараа ирнэ. Тэгээд явна. Тэгвэл сая ингээд буцаад үзэнгүүт яг мэдээллийн forward pass маань л юм хөө. Тэнгүүт араас нь болохоор манайх нөгөө cross entropy loss ашиглаад болохоор яг энэ гаралтын мэдээллийн нөгөө 27 токен дээрх одоо тусынх нь яг магадлалуудыг гаргаж авч байгаа. Нөгөө дата сет дээрх одоо нөгөө дараагийн өсөлттэйгээ дараа нь байх ёстой өсөлттэйгээ энэ cross entropy loss-ыг ашиглаад эндээс манай loss гараад ирж байгаа. Cross entropy loss нь болохоор ерөнхийдөө энэ олон дараалсан sequential оролтыг яг нэг таргетаар харьцуулаад ер нь loss-ыг гаргаж авдаг. Тэнгүүт энэ loss-ыг буцаагаад манайх энэ дээр буцаагаад хадгал яг эхлээд back propagation хийгээд gradient descent хийгээд тэгээд loss-ыг буцаагаад энэ дээр хадгалаад авч байгаа. Тэнгүүт яг энэ саяны энэ үйлдэлийг 20,000 удаа ингээд давтангуут энэ давтах болгондоо ингээд хажууд нь нөгөө нэг loss хоёр нь хэвлээд байгаа. Энэ loss маань болохоор ер нь мэдээж нөгөө бага бах тусам илүү сайн. Тэнгүүд эхлээд энэ модель дээр болохоор 3-аас эхэлснэ. За нэг 10,000 дээр 1.7 гэж явж хагаад ингээд 10,000-аас цааш болохоор ингээд ерөөсөө буураагүй. Ер нь яг ингээд энэ хүрээндээ энэ хэмжээнд дээр нь тогтчихж байгаа. Тэнгүүт эндээс бас юу ажиглаж болох вэ гэхээр ер нь модель маань олон төрлийн дата харж иж ер нь олон төрлийн юм сурнаад. Тэнгүүт яг нэг зөвхөн яг энэ 32,000 нэрэн дээр 8хан контекст window-ийн урттайгаар ингээд сургалт хийнгүүт яг эндээс одоо заавал 20,000 step сураад авах шаардлагагүйгээр яг энд өөртөө таарсан таскаа болохоор 10,000 stepтэй ер нь сурч болж байна гэж ер нь үзэж болж байгаа. Энээс цааш яг энэ хэсгийг болохоор ер нь модель маань overfit хийж байна гэж ярьдаг. Энэний эсрэг нь болохоор underfitting гэж байдаг. Одоо бүр хэтэрхий жижигхэн модельаар хэтэрхий одоо комплекс дата сетэн дээр сургалт хийх гэж оролдох юм бол одоо яг юу сурахаа мэдэхгүй. Тэгээ loss нь ерөөсөө өсөхгүй байна. Тэгэхээр underfitting, overfitting гэж хоёр ялгаж үздэг. За энэ туршлан дээр болохоор одоо loss одоо хүнд үзэхэд арай амархан байдлаар ингээд plot хийгээд гараад ирсэн байна. Тэнгүүд сургалтын явцад болохоор эхлээд бүрэн дээрээс эхэлж байснаа ер нь буураад ер нь энд яг яатсан болохоор их сайн харагдахгүй байна. Тэр нь loss бол ер нь банга ихсчээвэл ямарчсан модель чинь буруу тийш явж байна. Ямарчсан буурч явах хэрэгтэй гэсэн ойлголтыг бол loss маань өөрөө барьж өгöd байдаг. Тэнгүүд сургалт маань ингээд хийгдээд дуусчлаа тий. Тэнгүүд яг сая ямар модель сурах ч бай. Яг модель маань ер нь зүгээр л энэ сургалтын явцад энэ сургалтынхаа датан дээр loss ингээд буураад байгаа ч гэсэн яг жинхэнэ бодит амьдрал дээр үзээгүй ер нь сургалтын явцад ерөөсө хараагүй датан дээр ямар үр дүн үзүүлэх юм бэ гэдгийг нь болохоор яг evaluation хийж үздэг. Тогтоодог. Evaluation болохоор зөвхөн тест хийж байна л тэр нь адилхан. Яг юуны хувьд одоо implementation-ийн хувьд болохоор юмцсан модель маань болохоор ер нь хоёр stage байгаад байгаа. Нэг нь training stage, нөгөөх нь evaluation stage. Түрүү анзаарсан бол одоо training stage эхлэхээс өмнө параметруудаа болохоор ямарсан gradient ашиглана. Gradient-а өөрчлөнө. Параметрын ер нь inference хийхэд өөрчлөх юм байх шүү гэдгийг нь болохоор ингээд параметр болгондоо ингээд зоогоод өгсөж байгаа.
Тэнгүүт сургалт хийж дууссаны дараа болохоор буцаагаад тэрийг унтраагаад eval модд бол шилждэг. Тэгээд энэний дараагаар болохоор evaluation loss болохоор гаргаад авч байна. Тэнгүүт яг саяны энэ дээр байгаа тренинг үеинд сургалтын үед ашигласан лостойгоо яг сургалтын дээр хараагүй датад байгаа ингээд датан дээр тусдан зүгээр инференс хийгээд энд ажиглавал их сургалтын үед тэр модельосоо нөгөө магадлалуудаа гаргаж авчаад араас нь лоссын тооцоод тэгээ back propagate хийгээд параметруудаа апдейт хийгээд байсан бол яг evaluate хийх үед болохоор зөвхөн модельосоо нөгөө магадлалуудаа гаргаж аваад тэрнээс нь лоссын тооцоод яг evaluation болохоор лосс нь гараад ирж байгаа. Тэгэнгүүт яг эндээс юу ажиллаж болохоор байна гэвэл бас одоо нөгөө тренинг үед амар бага лосстой байсан юм бол байж validation үед лосс нь ихсэн байна тий. Тэнгүүт эндээс болохоор нөгөө түрүүний хэлсэнчлэн зөвхөн өөрийнхөө сургалтын үед ингээд байнга хардсан сургалтын үед нэг л хэвийн байдаг тэр датан дээр болохоор арай сайн ажиллачаад яг хүмүүсийн ашиглаж болох ч юм уу яг сургалтын үед хараагүй шинэ дата ороод ирэнгүүт ингээд салгартаад эхэлж байгаа. Эндээс болохоор түрүүний хэлсэн нөгөө overfitting юм болсон байх магадaltaй гэж бол дүгнэлтэнд хурж бас болно. Тэнгүүт яг энэ paper дээр болохоор энэ ноутбук дээр болохоор анх болохоор шууд энэ коднуудыг ингээд бэлдээд бичсэн. Анхнаасаа ингэж бэлдээг байсан мөлий. Анх болохоор хамгийн анхны туршилтан дээр болохоор нөгөө context window маань сая 8 байсан бол анх болохоор 3 context windowтэй character-ийн ерөөсөө 3 character аж байгаа л дараагийн нэг character-ийн хамгаалдаг. Тэгсэн нөгөө hidden size нь сая чинь 128 байсан бол hidden size-ийн арай их байлгаж үзсэн байсан байна. 128-аас 200-аас 200-тай авахт бол нийт сая нөгөө 70 хэдэн мянган юу гэсэн шүү дээ параметр. Тэгэхэд бол энэ үед одоо 12 мянган параметртай байсан байна. Энэ бол яг энэ туршилтын хувьд баг энэ layer-ууд байгаагүй нэг л layer-тэй байсан баха. За энэ үед саяны нөгөө нэг хайж юу. Сургалтын үеийн loss training validation үеийн loss маань болохоор бүр хамаагүй бүр тэнцэн хол их явж байсан байна. За тэгвэл энэ хүн энэ дараагийнхаа сургалтын дээр болохоор нөгөө 3 байсан context window 8 болгоод тэгээд модельийнхаа параметрыг хэсгээд ер нь модель scale дээр томруулсан байна. Тэнгүүт болохоор өмнөх байснаасаа болохоор context window нь 3 байсан үеийнхээс бол орцсон loss-нууд нь багассан. Энэс цаашлаад бүр энэ flat байснаа hierarchical болсон гэдэг нь за ямар ч энэ дээр бол багассан байна. Багассан гэнэ энэ дээр бол нэг өөрчлөлт ороогүй байна. За энэ flat байснаа hierarchical болсон байна гэдэг нь юу хэлж байна гэхээр энэ дээр нөгөө flatten consecutive гэж байсан шүү дээ. Энэ маань болохоор яг torch дээр байгаа жишээ нь болохоор чи гэдэг юм. За. Torch дээр flatten consecutive гэдэг нь болохоор за манай нөгөө WebNet-ийн paper-ыг харангуут за ер нь одоо after regression модель маань ингээл нэг өмнөх байгаа оролтууд дээр одоо тухайн үеийнхээ гаралтыг ингээл залгаал энийг энэ дээр залгаал тэгэл дараагийнхаа гаралтыг гаргаж аваад ингэж явах магадлал ингэж ийм дараалалаар дараагийнхаа токенийг генерейт хийдэг байсан бол энэ маань болохоор яг бодоод үзэнгүүт за энэ болохоор бүр аудионы модель шүү дээ тийм бодоод үзэнгүүт
бүр амар их computational power ер нь цаг хугацаа чадвар ер нь их хүчин чадал их шаардахаар арга байгаа. Тэнгүүт WaveNet болохоор яг энэ архитектурыг ашиглаж байгаа ч гэсэн юугаараа өөр байна вэ гэхээр яг зөвхөн бүр дарааллуулаад бүгдийг аваад байхгүйгээр яг 2-2-оор нь нийлүүлээд эхний layer дээр болохоор 2-2-оор нь нийлүүлээд тэрний дараагийн layer дээр болохоор 4-4-өөр нь нийлүүлээд ингээд 8 16 гээд бүх токенуудыг тус нь ингээд токенуудыг гинэ бүх layer дээр одоо бүх тооцооллыг хийхгүйгээр ингээд нийлүүлээд энэ down sampling гэж ярьдаг. Гэтэ энэ мэдээлэлд маань ингээд одоо энэ мэдээлэл маань зүгээр ингээд алдагдчихж байгаа гэсэн үг бол бас биш. Энийг гаргахын тулд бас энэ хоёр ашиглагдсан. Тэнгүүт энэ хоёрыг зүгээр нийлүүлээд энийг зүгээр процесс хийх шаардлагагүйгээр одоо энэ 2-2 нь ингээд алгасаад явах нь яг перформансын хувьд тийм амар ялгаа байхгүй ч гэсэн яг үр дүнгийн хувьд нэг амар тийм муу үр дагавар авчихгүй ч гэсэн яг одоо computation-ийн хувьд болохоор амар их цагийг хэмнэх юм байна гэдэг. Тэгэхээр ийм dilated causal convolutional layers гэдэг. Энэ dilated гэдэг юм аргыг бол гаргаж ирсэн байлээ. WaveNet дээр. Энэ маань болохоор яг саяны нөгөө нэг implementation дээр яаж орж ирж байна гэхээр ямар ч хэдийг алгасах, layer болгон дээр нь хэдийг алгасах гэдэг одоо юугаа сонгож байна те. Одоо тоогоо. Одоо саяны жишээн дээр бол WaveNet-ийн жишээн дээр 2 layer болгон дээр нь 2-2-оор багцлаад дараагийн layer-тэй өгье гэсэн. Тэнгүүт яг layer-ийн энэ flattened consecutive маань болохоор анзаарах юм бол одоо layer болгоны эхэнд байж байгаа. Тэнгүүт layer болгоны одоо өмнөх layer-ийн гаралтыг аваад эндээс болохоор энэ болохоор нэг манай batch size маань гарч ирж байна. Энэ болохоор манай token-ий гэж юу вэ? Нэг нь манай token-ий гүг. Энэ болохоор нэгэн зүгээр орлтын нөгөө vector-ийн маань нөгөө 2 dimension байгаа. Тэнгүүт batch size-ийн хэвээр нь үлдээгээд эхний dimension-ыг нь болохоор шууд нөгөө саяны 2 гэдэг параметраараа одоо шууд одоо энэ юуны торчийн энэ weave гэдэг үйлдэл нь болохоор матрицын хэмжээг болохоор ер нь дураар өөрчилж болдог юм функц байгаа. Weave дээр одоо 4 харьцах 4 ийм матриц байсан бол одоо шууд зүгээр одоо 1 харьцах 16 энд бол 1 гэж болно бичиж болно бичихгүй очиж болно 1 харьцах 16 болгоё гэд энэ матрицаа өөрчлөөд дараа нь хэмжээг нь буцаагаад харах юм бол шууд 1 харьцах 16 матриц болцсон. Тэгээд бас нөгөөтэйгөр заавал тэдийг харьцах тэд гэж заавал нэг dimension-ийн заавал мэдээд авах шаардлагагүйгээр зүгээр хасах 1-ийг харьцах ямар ч нэг dimension-ийг би мэдэхгүй байна. Ямар ч 8-аар нь багцлаад өгөөч гингүүд. Ингээд ямар ч нэг нь 8 байна. Энэний чи оронд ингээд цаана өөрөө тооцооллоо гэдэг 2-ыг харьцах 8 хэмжээтэй юм матриц болгоод өгөө гэсэн. Ингэж одоо матрицын зүгээр одоо хэмжээг нь өөрчилдөг юм функц байгаа. Энийг ашиглаад саяны одоо ийм байсан матрицаа одоо 2-2 нь багцлаад ийм болгож байна гэсэн. Тэгмээ дараагийн layer рүү оронгуудаа одоо энэ хоёрыг багцлаад 1 болгож байна. Гэхдээ багцлна гэдэг нь болохоор зүгээр үлдсэн хотуудын зүгээр хайчиж байгаа юм биш. Зүгээр ер нь нийлүүлээд зүгээр дарааллыг өөрчлөөд тавьчихж байгаа. Тэнгүүт сая яг энэ жишээн дээр болохоор саяны ийм мод бүтцийг имплемент хийснээр болохоор яг хуу энэ датанасаа бас болсон байж магадгүй нэг амар их
өөрчлөлт үзүүлээгүй харагдаж байна. Энэ ямар ч саяны байшин норм дээр нэг баг байсан юм шиг байна. Тэрийг зассан чинь жоохон сайжирсан юм байна. Тэгээд хамгийн эцэст нь болохоор зүгээр энэ байгаа мэдээлэл зүгээр скейлийг нэмэгдүүлээд хамаг одоо байж болох одоо параметруудаа нэмээд layer mesh-ийг нэмээд тэгээд эцсийн сургалтын дээр болохоор одоо энэ дээдлийн үр дүн гарч ирсэн байна гэж харж болох нэ. Энэ дээр болохоор нөгөө хамгийн сүүлд нь одоо сурцсан байгаа модельд ашиглаад тестийн дата сетэн дээр шууд инференс хийгээд ажиллуулад гаралтуудыг нэгээд гаргаад ирж үзэж байна. Төрөний шиг одоо шууд модель руугаа оролтуудаа өгвөл нөгөө 27 одоо токеных магадлалуудыг гаргаж аваад энэ softmax болохоор ер нь тэгээ 27 токенийхаа одоо магадлалуудаа ер нь энэ болохоор яг магадлал арай биш байгаа. Яг моделийн гаралт нь энэ зөвхөн одоо рандом таануудыг ер нь одоо 0-аас 1-ийн хооронд одоо барьж өгөөд ер нь магадлал болоод одоо жинхэнэ энд болохоор магадлал нь гарч ирж байна. Тэгээд эндээсээ болохоор шууд нөгөө 27 токенийхаа магадлалаасаа шууд хамгийн их магадлалтай байгаа тэр токенийхаа индексийг аваад цаагаад нөгөө дээр хэлсэн байсан. Дээр үүсгэсэн нөгөө токенайзераасаа энэ ethos гэдэг нь болохоор сая юу вэ? Индексийн цаагаад нэг character руу хөрвүүлдэг энэ map-аар одоо магадлалуудаа цаагаад ийм бүтэн үг болгож гаргаж ирж байгаа. Яг энэ үгнүүдийн уншаад бол нэрнүүдийн уншаад бол ерөөсөй ойлгохгүй юм. Энэ ерөөсөн дараагийн хичээлтэй холбоотой юм шиг. Ингээд яг энэ ноутбук дээр болохоор WebNet архитектуртай ер нь ойролцоо архитектурыг ашиглаад заавал аудио гаргаж байгаа хэсгийн дүр зураг алгасаад одоо next token generation task ер нь өөртөө хийж үзэж байгаа энэ paper ийм ноутбук байна. Асуух. Тийм яг даун сампл хийгээд арай заавал нөгөө ачааллаа багасаад хурдан одоо аудиог болохоор хурдан гаргах шаард боломжтой болгож байна. Яг аудион дээр гэвэл яг аудион ч манай болохоор одоо sample rate гэж байдаг. Одоо 1 секундын аудио ер нь за 16,000 sample rateтэй байна гэж үзвэл одоо саяны нөгөө хурдан генерат хийж байгаа аргыг ашиглаад болохоор зөвөр өмнө 16,000 тийм самплыг нэгээр нь гаргах шаардлагатай. Тэгээд бүх тооцоолол бүгдийг хийдэг. Одоо том матрицуудыг хооронд нь үрждэг байсан бол одоо нөгөө хооронд нь үржих матрицуудаа энэ хэмжээг нь багасгаад ер нь хурдан яг самплуудаа гаргаж авах зорилготой. Энэ аргыг гаргаж ирснээр болохоор энэ WebNet маань яг хүн ашиглах хэмжээний болсон баха. Яг WebNet туу. Яг энэ WebNet туу. Ер нь одоо л ашиглахаа болсон баха. Тэгээ одоо болохоор ер нь ихэвчлэн аудион дээр гэх юм бол OpenAI Whisper гэдэг модель байдаг. Text to speech яг энэ Whisper модель бол ер нь хамгийн сайн гэж үзэж болохоор. Энэ болохоор ер нь энэ аргачлалыг болохоор би яг сайн хэлж мэддэггүй байна. Яг уушгүй зөв. Энэ Whisper нь paper байгаа. Энэ paper нь бол байх хэрэгтэй.
Тэгээд жинхэнэ энэ болохоор яг Whisper-ыг олон янзаар солилж сургасан пейперд орж ирээд байна. Яг жинхэнэ пейпер нь бол энэ дээр идэв. Тэрний том мэдээллийн пейперүүд ер нь байнга хүмүүс байгууллагад хамт паблиш хийдэг. Энэ паблиш хийхгүй байна гэсэн тохиолдол байхгүй хаа. Яг үнэхээр асуудалтай байл хийхгүй байна. Өөр асуудал байна. Тэг яг Flatten consecutive гэдэг яг энэ дээр энийг болохоор имплемент хийж өгсөн байлээ. Одоо хэрвээ та тавч үзэхээр бол одоо энийг заавал 2 ч хийхгүй одоо бүр 3 мураар нь бүлгэлээд үзвэл яг хөө гээд тавчлуудыг бол зүгээр хийж үзэж болно. Тэгэхээр яг аудио талдаа биш яг natural language processing тал руугаа ажилладаг. Яг аудион дээр нэг амар ажиллаж байгаа юм байна. Гэхдээ яг одоо сайн анзаарсан бол энэ дээр CNN ашиглаж байна гэсэн шүү дээ. CNN нь болохоор уул нь анх зориулахдаа яг зургийн боловсруулалтын модель зураг боловсруулахад зориулсан модель архитектур гарч ирсэн шүү дээ. Тэнгүүт энийг яагаад ингэж аудион дээр ашиглаад байна гэгээд яг тэр замыг хөгөөд үзэнгүүт аудио маань өөрөө зураг бол угаасаа тодорхой яг өөртөө зөвл том мэдээлэл байгаа шүү дээ. Санаа одоо пикселээр нь пикселийн ард нь 3 өнгөний мэдээлэл. Одоо аудион дээр жишээлбэл аудиог яагаад энэ CNN-ээр процесс хийгээд сургаад байна гэвэл аудио маань өөрөө ингээд бас задлаад үзвэл цаанаа л угсаал нэг зураг байгаа. Тэгээ нэг frequency intensity гэх мэдээлэлүүд болохоор зөвөр ингээд зургийн хэлбэрээр боловсруулж болох боломжтой болохоор яг аудион дээр энэ CNN мэдээллийг нь ашиглаад байгаа. Тэр ихэнх аудионы мэдээлэлүүд яг энэ CNN архитектураар ер нь явдаг. Аудио хамжуулалттай зураг болчиход тэрээсээ даваа. Энэ тийм яг токенжуулах гэж яг хэлэхэд хэмжүү хаа. Токен нь болохоор NLP natural language processing-ийн төлхөө ойлголт. Аудио зурган дээр болохоор энэ токенайз хийх шаардлагагүй. Угсаал том мэдээлэл аваад болохоор. Үлдсэн гэж одоо энэ дээр одоо эдгээр маань одоо зүгээр хамт энэ доороосоо ингээд дэше хөөгөө явахаар энэ зүгээр алга болохгүй. Сая нөгөө юу лээ? Энэ веб дээрээс харуул харагдж болох. Одоо анх болохоор нөгөө 4 харьцах 4 матрикс орж ирсэн шүү дээ. Энийг болохоор зүгээр задлаад 1 харьцах 16-аар харьяа гингүүт болохоор нөгөө 4 харьцах 4 уусаа анхнаасаа 16 элементтэй матрикс байсан. Тэрийг зүгээр тараагаад 1 харьцах 16-аар болгосон. Энийг дараа нь буцаагаад 1 dimension мэдэхгүй байна. Ямар ч сан 1 dimension 8-тай байхаар ингээд дарааллын солиод өгч гингүүт.
болохоор ер нь 2-ыг харьцах 8. Тэгээд яг элементийн тоон бол ерөөсөө өөрчлөгдөхгүй. Гэтэ яг яагаад ингэж байгаа шалтгаан нь болохоор үгүй матрицын үр жур маань одоо мөрөөрөө багнаар явдаг шүү дээ. Тэгвэл ер нь арай багантай байх юм бол арай бага үрж хөлдөр үйлдэл хийгнэ л гэсэн. Арай бага үрж хөлдөр үйлдэл хийхэд бол яг зүгээр мэдээлэл хаяггүйгээр ингээд айтаахан яваад байгаа. Тийм. Тэгээ хордыг сайжруулж байгаа. Энэ эцсийн үр дүнд бол нэг амар нөлөө үзүүлэхгүй. Тэгээ бүр цаана ямар нөлөө үзүүлж байгаа юм сайн мэдэхгүй юм. Тэгвэл одоо танаас хэрэглэдэг манай смарт бордс. Аха. Бордс хэвчээ файлыг хэсгээр бидний ажлыг хийсэн. Ер нь тийм. Ер нь яг энэ манай сургалтын датаны манай таскын зорилго маань өөрөө амар жижигхэн болохоор яг бас яг барьцтай тэгж хэлэхэд бас хэцүү. Энэ саяны нөгөө нэг амар арга маань болохоор угсаа жижигхэн, угсаа нэг хурдлах шаардлагагүй таск дээр болохоор саяны аргыг ашиглаад болохоор нэг амар ялгаа гараагүй. Тэнгуү зүгээр л мэдээлэл томсгосон чинь болохоор бүр эрс сайжирч байгаа. Тийм дээр нэр хідэн дээр нэмсэн байсан. Тэнийг анх харахад 1 мегалертэй байсан баха. Энэ 2 лэр нэмээд төгсөө 200 хэдэн сайзтай байхад 12,000 параметртэй байна гэхээр өсөө лэрийн тон бага гэж дарж байгаа. Тэгвэл энэ дээр болохоор 128-тай байж иж 76,000 бол нэггүй. Лэрэхэд өгсөн. Нэмсэн. Аха. Яг токенайзераар илэрхийлэхэд наривчлалтай болно гэж үгсв үлээ. Аха. Бас шууд тэгж бас ойлгож бас болохгүй. Яг шаардлагагүй параметраас сөрөг нөлөө бас үзүүлж болно. Тэрний хэлсэн нөгөө нэг overfitting, underfitting гэдэг яг юунууд бол датанаас хамаарат ер нь гарч ирэх магадaltaй. Гэтэл энэ лэрийн тоо ингээд улам ихсэх болгонд л ер нь ашиглагддаг юм болохоор одоо нөгөө анх энэ яг саяны зүгээр хэдэн үсгэний жишээн дээр биш одоо зүгээр юу чинь Монголч хоёр утгатай үг юу гэдэг вэ? Нэг бичиглэлтэй хоёр утгатай үг. Тэгээ үгийн утга нь хоёр өөр, бичиглэл нь нэг гарч ирдэг. Бич юу? За бичтэр аваад үзэнгүүт одоо манайх одоо бичгийг одоо дата сетэн дээр одоо бичтэй зөндөө одоо үг байгаад тэгээд дараа нь токенайзераа гаргаад ирэнгүүт бич гэдэг бол зүгээр л арт нь харгалзах нь бич гэдгийг бол зүгээр манайх энэ бич бол зүгээр ер нь нэгээр илэрхийлээ яваа шүү гэл ер нь заагаад өгсөн. Тэгвэл энд яг сургалтын үед хүрээд ирэнгүүт embedding маань болохоор зөвхөн яг яг юм бичих гээд байгаа юм уу, яг тэр сармагч юм уу гэдгийг болохоор одоохондоо бол ерөөсөө ялгаж чадахгүй. Зүгээр л ямар ч сан бич гэдэг болохоор ер нь иймэрхүү үг байд юм байна гэд тэрийг болохоор зүгээр матрицаар илэрхийлээд тавьсан. Тэнгүүт доошлоод ирэнгүүт яг бичийн хажууд юу байна вэ? Бичийн хажууд одоо ямар үг байна вэ гингүүт гэдгийг болохоор энд болохоор тусын нөгөө токенод embedding-ийн дараагийн нөгөө лайнерээр оруулангууд тэр нь базаад энэ утгыг ингээд базаад холиод байгаа гэсэн шүү дээ. Тэн дээр болохоор одоо яг бичийн хажууд бич сармагчин гэж байсан бол одоо нөгөө хоёр үг нь хоорондоо холилдоод утгууд нь ер нь базагдаад яг нөгөө сармагчингийн бич рүү ер нь манай нийт өгүүлбэрийн чиглэл нь явна.
Нөгөөтөөр болохоор би юм бичив гэдэг өгүүлбэр орж ирвэл тусдаа embedding-тэй байж хаал утга нь базагдаад үзэг дэвтэртэй холбоотой болоо явчихна гэсэн. Тэнгүүт одоо layer-ийн тоон нэмэгдэх тусам одоо бүр илүү өгүүлбэрийн утгыг болохоор бүр ингээд дэндүү арай сайн базаж одоо ойлгодог болно гэсэн. Одоо манай зүйл зүгээр фокусыг нээж комбинацаас юм. Тийм. Комбинацуудыг ер нь таашаа. Тийм. Тэгэхээр басгүй. Ер нь хайрын дээр Тэнгүүт саяны нөгөө нэг сургалтын дээр манай мэдээлэл чинь ер нь train loss нь ер нь бага байгаа. Тэнгүүт validation loss нь за энэ ч нэг хамаагүй. Ер нь тэгэл туршилт хийж байгаа л туршилт хийсээр байгаа л ер нь яг хаашаа чиглэлдээ явахаа ер нь ойлгоод тэр чиглэл рүү бас хэрэг явахаа гэдгээ энэ ойлгоод хаан зогсох ер нь ерөнхийдөө туршилт хийж л ер нь мэднэ гэсэн. энэ онлайн сайт нэмэгдүүлсэн юм. Batch сайт энэ үү? Тэгээд train loss нь Энэ batch size нь биш нөгөө уул нь юугаа багасгасан. Энэ hidden size-аа багасгаад тэгээд layer-ийнхээ тоог нэмсэн. Тэнгүүт зүгээр модель нь ер нь сайн сураад таарсан. Тэгээд эдрийг бол яг энэ модель дээр заавал энэ нь бол заавал 200 байна. Энэ дээр энэ сурахад энэ batch size заавал 32 байх хэвээр. Энэ юу чинь ингээд ингэ заавал 24 байх хэвээр гэж заавал тийм тогтсон тоонууд заавал байдаггүй. Энэ зүгээр төгөөмөл тоо байна гэхээс модель болон моделийн хэмжээ болон яг дата сетний тийм хүнд хэцүү байдлаас хамаарат энэ туршилт хийж ижлэр нь яг энэ параметрт болохоор гоё зөв сонгож чадна л гэсэн. Зүгээр нэг сургалт хийгээл янзын супер модельтэй болчтгоо гэдэг шиг л. Энэ чин дээр л тэгэл би юу? Би ч нэг амар модель зэтэлд нэг сургууль гэдэг юм уу. Тэгэл ер нь харж байгаа л үсэг таскууд хүндрээд ирэнгүүт болохоор нөгөө уусаа хүмүүсийн алдж байгаа кейсүүд гараад ирдэг. Одоо чатбот модон дээр жишээлбэл одоо нэг манай модель одоо хүн ингээд асуусан чинь ерөөсөө энэ дээр ерөөсөө хэлээд болохгүй байна. Тэгэл дараа нь яг сургалтаа хийж байгаа л туршилтаа хийнгүүт нөгөөх нь ингээд сайжрал байл. Нөгөө алдж байгаа кейсүүд маань сайжраад байл. Ер нь болж байна л гэж бодсон. Тэгээд ер нь таскын маань ер нь хүнд байдал нь бол өсөө бүр хүндрээд бүр хязгаараа хүндрэхгүй шүү дээ. Тэгэл өсөө хүний ашигладаг хэл юм чинь нэг газар очиод зогсно. Яг тэгээд хязгааргүй явахгүй болохоор тийм тэнгүүт ер нь энэ validate хийгээд байгаа энэ evaluate хийгээд байгаа тестийн дата сет маань ер нь баг ер нь сайн чухал. Энэ тэнцэх тохиолдол бас гарч болно. Validation багч байж болно. Хараагүй дата дээр илүү сайн байдаг. Тийм. Тэгээд ер нь тийм байх юу тохиолдол ер нь хавралтай. Тийм байх ер нь уул нь бол боломжгүй байх хэрэгтэй тий. Тэгэл эн чинь тэгэл random юм чинь. Тийм. Тэгээд random тэгээд ер нь validation одоо үсээ ялчвал ихэн хараагүй юм дээр шууд туршлыг төсөж байгаа болохоор. Тийм, тренинээс өөр юм. Тэгээд бүр тест хөндлөн муу ойлгохгүй ер нь зорих. Тийм. Ойролцоо байвал болно. Тэгээд өмнө ямар байснаасаа одоо энийг энэ дээр жишээлбэл энэ 128 болохын оронд энийг 300 болгоцсон байвал 300 болоод үдсэн байвал одоо энэ трend loss их шахаж боломжтой.
Embedding layer нь яа? Зөвхөн яг энэ embedding layer уу? Энэ үү? Энийг асуусан уу? За энэ embedding layer болохоор энийг Embedding layer 22. за энэ embedding-ийн нэг гоё жишээ байт юм аа. Энэ embedding дээр тайлбарласан. Энэ embedding гэдэг энэ саяны нөгөө нэг 24 хэмжээст ийм нэг вектор байгаа шүү дээ. Тэрэн дээр одоо нэг сургалтын үед юу сурах вэ гэхээр энэ болохоор одоо зөвхөн 3 хэмжээстэй хүнд амархан харагдах үүднээс 3 хэмжээстэй яг жишээн дээр ингээд болгоод жишээ гаргаад ирсэн маа. Энэ дээр болохоор ер нь embedding маань сурахтаа за хаан гэдэг нэг юм байна тий. Хаан гэдэг үг байна. Токен байна. Хатан гэдэг токен байна. Тэнгүүт энэ embedding space маань өөрөө сая нөгөө вектор зөвл цаанаа болохоор вектор байгаа шүү дээ. Вектор гэдэг чинь өөрөө чиглэлтэй байдаг шүү дээ. Тэнгүүт эндээс хаан гэдэг энэ токены яг энэ 3 хэмжээс дээрх энэ чиглэл энэ цэгээс хатан гэдэг энэ үгний яг энэ вектор хэмжээс дээрх энэ цэг рүү дэншээ бас нэг вектор татаад үзэх юм бол энд одоо нэг утга гарч иж байгаа. Энэ векторын урт болон чиглэл нь яг энэ харалдах эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэдэг энэ хоёр токены бас хоорондын зайтай ер нь адилхан байх хэрэгтэй гэсэн ийм зорилготойгоор ер нь embedding бол сургадаг. Одоо жишээлбэл энэ хааны хажууд одоо энэ доор бас өөр жишээ гараад ирлээ. Ингээл хотууд улсуудын нэр ингээл байж хахад эдгээр бол одоо хаасаг байгаа шүү дээ. Хажууд нь болохоор бас эдгээр ингээл замраагүй хотууд нь хаасаг бол байж байгаа. Агт ямар ч улсыг барьж аваад нэг хот руу ингээд харгалзуулаад вектор татаад үзэх юм бол яг тэр векторууд нь ер нь ойролцоо чиглэлтэй байх хэрэгтэй гэж байна. Тийм. Өөрөөр хэлбэл харамчсан гоё. Яг сарамчтайгаа ер нь ойрхон байна. Нөгөө бичтэй бол хамаагүй. Тийм, тэрнийхс болохоор за бичээр нэг жишээ авч үзвэл бич гэдэг үгийн одоо токенос тэр embedding-ээс харамчлан гэдэг тэр үгийн embedding рүү ингээд нэг вектор татаад тэр векторын одоо чиглэл болон урт нь үхэр болон үнэ хоёрын вектортэй ер нь адилхан байх хэрэгтэй. Тэнгүүт энэ маань болохоор энэ embedding space маань болохоор зүгээр нэг вектор биш. Яг энэ vocab дээр байгаа энэ үгнүүдийн цааталт нь ер нь ямархуу юм утгагаа болоод байгаа юм бэ гэдэг нь. За манай чинээр бас үгнүүдийн embedding. Энэ ямар API embedding ямар API сангаас энэ API байхгүй. Саяны тийм энэ дээр болохоор embedding дээр нөгөө сая юу байсан шүү дээ. Одоо энд болохоор сурцсан хойноо болохоор ингээд гоё утга мутаа агуулад одоо эндээс энэ хүртэл зай нь болохоор энэтэй адилхан байна гэд сурцсан яг төгс сурцсан хойноо яг ийм байх хэвээр. Сурхаас өмнө болохоор бидний embedding-ийг үүсгэхдээ одоо дээр харсанчлан зүгээр нэг random ийм вектор ийм хоёр хэмжээстэй random вектор ингээд зүгээр дөрвөө төгсөж байгаа. Сураад ирэхээр энэ өөр бие болох. Тэгээ сураад ирэхээр энэ өөрөө төр чиглэлээр нь байна. Яагаад linear гэсэн шугам
энэ яг layer гэж энэ liner минь цаана болохоор зүгээр юм харах юм бол матрицын зүгээр үржүүрийг зүгээр liner гэж нэрлэдэг байгаа. Одоо энэ жишээлбэл саний embedding-тэй адилхан random-оор нэг хоёр хэмжээстэй заагаад өгсөн энэ матриц үүсгээд. Тийм. Тэгээд манай нөгөө гол яриад байгаа архитектур маань өөрөө матрицын үржүүр болохоор тийм матрицын үржүүрийг дооруул одоо бодож гаргадаг юм модуль байгаа энэ liner маань болохоор. Одоо яг энийг ашиглахдаа болохоор ер нь энэ үүсгэхдээ энэ функцэнд дуудагдаад ашиглахдаа болохоор яг call гэдэг энэ функцэнд дуудагдангууд одоо энэ x дээр болохоор одоо нөгөө энэ liner руу орж ирж байгаа оролт маань орж ирнэ. Тэгвэл энийг болохоор барьж аваад энэ үүсгэсэн weightтэй үржээ хийчих чам. Тэнгүүт одоо нэг гаралтын нэг юу гарна да. Тэрэн дээр нь энэ bias-аар зүгээр одоо дээр нь нэг багахан хэмжээний зүгээр жижигхэн тоо нэмж хасч болно. Тэгэл яг нөгөө үржүүрээ ингээд дараагийн layer руу ингээд гараад өгч байгаа. Энэ болохоор нөгөө манай нөгөө гол яг утгыг базаад доош явах тусмаа утгаа базаад яваад байгаа layer нэг даа. Энэ маань болохоор бас нөгөө сургалтынхаа хавьд энэ анх үүсгэсэн weight-ууд маань апдейт хийгдэгдээд энэ маань апдейт хийгдэгдээд лосо бага байхын тулд одоо энэ x гэдэг оролтыг оруулахад энэ y-ийг гаргах зорилготойгоор саяны weight-уудыг нь апдейт хийж байгаа гэсэн. Never ороод тааш хийсэн дараа 16-аар гэж шууд энэ хэлсэн. Тийм бол. Тийм. Тэрийг бол өснөр өөрчилж болно. Нэг модель дээр гэсэн. Яг нэг модель дээр дараа нь 8 болгочоод дараа нь тэгэж болохоор болохгүй. Одоо яг гэвэл одоо энийг анх модель манах энэ анх үүсгэхдээ анх үүсгэхдээ болохоор энэ саяны нэр энийг бол нэр өөрчилж болох юм дээ. Яг оролтын энийг бол 16. Харин яг эхлээд 27 токен дээр сургацсан байжсэн. Энэ дээр одоо англи хэлний биш шууд монгол хэлний шууд 35%-ийг нэмж оруулж ирээд сургай хөлөө уусаа болохгүй. Яг гэвэл нөгөө embedding маань анх үүсгэхдээ 27-оор үүссэн. Энэ маань цаашлаад болохоор нөгөө энэний арын бүх матрицууд одоо энэний өөрчлөлтүүдээр нь орно гэсэн. Гаралт нь гаралтын нөгөө дараагийн үсгээ сонгох гээд байгаа layer маань бас нөгөө 27-нд үсгээ сордог. Тэгэхээр 27-оор гарч. Тийм манай харин яг хэмжээ аян ухаан дээр үндэслээд яг одоо чатбот. Тийм игүнэгээд паблик модельэр нь байгаа. Хэлэлэн. Одоо энэ байрстай нэрэл network гэдэг нэг хөдөлгөөнтэй болчихлоо. Эндээс одоо энэ чатбот хөгжүүлдэг болохоор юу дахиад ямар хөө ямар хөө скил байдаг. Тэгээ одоо л ойрхон шүү дээ. Тийм. Одоо чинь large language model. Тийм, large language model-аас нэг амар сүрдээд байх юм байхгүй. Одоо нөгөө энэ deep learning чинь болохоор нөгөө black box гэдэг нэг ойлголт өгдөө шүү дээ. За юм өгөөд нэг юм авч яадаг доторх нь бол ерөөсөө заавал анхаарах шаардлагагүй. Тэнгүүт одоо large language model чинь болохоор яг хуу дундуур нь жоохон энэ Latin consecutive энэ bash norm мэдэр шиг ийм жижиг янз бүрийн юмнууд нэмэгдэж болно. Гэтэл
нөгөө энэ linear layer маань матрицын үржүүр маань яваал байдаг. Энэ layer-уудын маань одоо өргөн доошо layer-ийн тоон л нэмэгдээд идэвхтэй том болоод байхыг large language model гэдэг болохоос яг энэ ойлголтоо ойлгоцсон байгаа болохоор large language model бас тэмцвэртэй байх шаардлага байхгүй. Юу яасан? Одоо энэ чатбот хөгжүүлээд чинь сошиалч тэ. Арай өөр хэлбэрээр чатботоо шилжүүлээд шинэ баг гэдэг байна. Яг чатботоо шилжүүлээ гэдэг нь одоо жишээ за юу гэдэг. Одоо би нэг мэдээлэл чатботыг хийж байгаа. Хагаш болохоор юу гэдэг. Дулаан үсэг хийх. Тэр шат өөр. Тийм. Тэр шат хоёр. Тийм датага ер нь дата одоо нөгөө саний системтэй юу гэсэн үг вэ? Өгүүлбэртэй байц сайн нөгөө контекст window юу? Том OpenAI дээр болсон юм. Тэгвэл дараа гэж мөр яг бүр ингээл нүдэл тэрийг ухандаа л байвал ер нь сурч болох л байх л та. Гэхдээ яг энэ яриад байгаа сэдвийг болохоор ер нь transfer learning гэж ярьдаг. Яг энэ гол юм нь болохоор одоо бидний ингээл бизнес явуулах гал байж хахад бизнес явуулах гал одоо нэг газар ингээл нэг сурагчдын асуултанд нь хариулдаг дата сетэн дээр нэг тийм жижигхэн модель хийгээд өгсөн. Тэрийг ингээд дараа нь өөр нэг хүмүүс захиалгааг бол ороод ирэнгүүт. Тэгэл дахиад бүр хамгийн эхнээс нь дахиад нэг жижигхэн дата сетэн дээр сургалт хийх шаардлагатай болж шүү дээ. Тэнгүүт ерөөсөө энэ үйлдэлийг алгасаад нэг том дата сетэн дээр яг бүр яг монгол хэлний одоо бүх юу ч үгүй ном зохиол, сонин сэтгүүл, мэдээ агуулсан тийм монгол хэлээ сайн сураад нэг том модель сургаад тэр нь болохоор энэ тэр хэсгийг нь болохоор pre-training гэж нэрлэдэг байгаа. Нэг том модель тэг болсныхаа дараагаар тэр модель одоо дахиж сурахтаа нөгөө жижиг таскууд дээрээ одоо арай жижиг датагаар ингээд сурахыг нь болохоор fine tuning гэж нэрлэдэг байгаа. Тийм одоо нэг л том модельтэй. Тэрийг болохоор ер нь дахиад жоохон датан дээр сургаал одоо янз бүрийн таскн дээр ашиглаж болно гэсэн. Том модельийг сургаж training finding process өөрсдөө Яг процесс нь бол зөвхөн саяных шиг л адилхан. Дата pre-training-ийн дата бол ер нь аль болох хамгийн ерөнхий. Тэгээд ер нь аль болох их хэмжээний датан дээр сурна. Fine tuning дээр одоо жишээл заавал тийм юуг нь pre-training-ийн сургалт бол их хвчлээ яг зөвхөн дараагийн токеныг generate хийх мэх тиймэрхүү таск дээр сурдаг. Тийм таск дээр сургасан модель одоо зөв нөгөө чатботноос чатботны хооронд зөвхөн шилжихгүйгээр одоо чатбот хийж өгч байгаа л шууд одоо хүний хэлсэн үгийг болохоор хүний хэлсэн өгүүлбэрийг бичсэн өгүүлбэрийн нэг эрэг байна уу сөрөг байна уу гэж зөвхөн хоёрхан ийм класс хуваадаг тийм модельийг шууд тэр pre-trained модельээс хөрвүүлээд авч болно. Тэгж хөрвөхөд болохоор ер нь одоо зөвхөн pre-trained моделийнхаа энэ хэсгийг авч үлдээл зөвхөн эцсийн нөгөө зөвхөн гаралтны өөрөө одоо энэ хамгийн сүүлийн дээрээ солиод тавьчихад ирнэ болно. Одоо жишээлбэл pre-training-тэй яг монгол хэлний асуулт хариулт ингээл хариулдаг байсан бол одоо vocab size нь болохоор монгол хэлний бүх үгнүүдийн тоогоор байлаа гэж бодоход энийг нөгөө саяны хүний бичсэн үгийг өгүүлбэрийг эрг байна уу сөрөг байна уу гэж зөвхөн хоёрхан ангилд хуваарлдаг модель руу шилжүүлэхэд бол одоо нөгөө том моделийнхаа хамгийн сүүлийн энэ гаралтын layer-ийн vocab size-ийг 2 болгоод тавьчихна. Тэнгүүт нөгөө
энэ магадлал маань одоо нөгөө эрг байх магадлал, зөрөг байх магадлал гэж хоёр боддог юм гэсэн. Нөгөө А үсэг байх магадлал, Б үсэг байх магадлал гэж аргашаа явах ш. Train гэдэг Python-ийн дараа хэсгээ одоо train Яг уу яг чадахгүй ч яг Python хийх бас заримдаа яг тэр pre-training-ийнхаа тэр сурсан юмыг бас алдуулахгүй сурахыг бас хичээдэг. Тэр болохоор яг дата set дээр л тэрний шийднэ. Тийм. Саяны жишээн дээр бол тийм. Тийм. Аха. Обвиous жоохон яг буруу юм шиг байна. Тийм. Бас сая энд нөгөө манай бас заавал нөгөө нэг юу вэ? Vocabulary size маань заавал нэг байгаад халбгүй. Энийг бас нэг оролтын vocabulary, гаралтын vocabulary гэж хоёр салгаж болдог. Оролтон дээр одоо зөвхөн энэ үгнүүдийг энэ төгнүүдийг ашигланаа. Гаралтан дээр зөвхөн энэ төгнүүдийг ашигланаа гэдэг яачингууд. Одоо тэр хамгийн том жишээ нь translation task-ууд дээр болохоор оролтон дээр нь одоо англи байвал гаралтын vocabulary-ийн дан монгол төгнүүдтэй. Тийм бас өөр үж болно. Харин Аха. Аха. Тэгээ оролтын уртыг бол тийм өөрчилж болохгүй. Тийм. Шинээр мэдээлэл бэлт хийж аваад оролтоо өөрчилсөн. Scale up ба. Энэ дэс. Код хэсэг дээр scale up дээр болохоор ер нь нэг энэ тоогоо яг бууруулсан ч гэсэн нөгөө энэ тийм энийг бууруулсан. Эсвэл 200 байсны. Гэхдээ болгосон ч гэсэн яг layer cake тоог нэмээд 20,000 байсан чинь 76,000 сургаж болох параметртэй болсон. Тийм. Hidden size бууруулаад layer нэмээд Би
Би л анх яг ажлынхаа нэг ахаар бол ер нь гайд хийлгэжсэн. Гэхдээ хамгийн амар үр дүнтэй сурсан арга нь болохоор яг тэр нь алдартай нэг пейперүүд байгаа даа шүү дээ. Ер нь заавал шиг унших хэрэгтэй ч юм уу. Жишээлбэл энэ аудионы хувьд нэг нь байлаа гэхэд WaveNet байлаа гэхэд одоо natural language-ийн хувьд болохоор нөгөө attention is all you need гэдэг. Энэ пейпер болохоор яг одоогийн нөгөө chatbot GPT, MPT, cloud одоо бүх тэр transformer based мэдээллүүдийн яг их усэр нь болохоор энэ пейперээс гарч ирсэн. За би болохоор анх ер нь юм сурахтаа болохоор ер нь яг нэг ийм хэрэгтэй пейперээ барьж аваад яг энэ пейперийг эхлээд дээрээс нь доош нь ингээд гүйлгээд уншиж хахад яг мэдгүй ойлголт юу гарч ирж байна гэдгийг нь болохоор шууд тэр дорн зогсоод тэр ойлголтоо шууд ингээд өргөжлүүлээд бас тэр ойлголт маань санаа бас нэг пейпер л аваа шүү дээ. Тэрнийхээ пейперийг уншаал явж байгаа гот бас тэрэн дээр нэг мэдгүй ойлголт гараад ирвэл тэрийгэ өргөжлүүлээд ингэж явсаар байгаа л угсаа мэдгүй юм угсаа хязгааргүй байна гэж аахгүй шүү дээ. Тэрний газар очиод зогсно. Тэнгүүт буцаад нөгөө лээрээ буцаад дэшээ гараад ирэнгүүт одоо нөгөө энд нөгөө ойлгохгүйсэн нөгөө 90 хэсэг чинь болохоор яг гоё ингэж хийсэн байж тэгээд ойлгодог болт юм билээ. Тэр нь пейпер их нь чашааны зүгээр яг гол пейперүүдээ унших хэрэгтэй. Бас пейперээр болохоор бас хамаагүй пейперүүд бас ер нь зөндөө байдаг. Яг хотлоо зүгээр эдэм шинжилгээний хурлд хотлоо жоохон нэг хувийн перформанс өсгсөн тиймэрхүү пейперүүд бол нэг тийм яхаа гэж бодож байна. Тэс яг уншаад ирэнгүүт яг пейперүүдээ тийм хэрэгтэй хэрэггүйгээр нь бас ялгаад сурчдаг болох байхаа. Тийм үү? Яг тийм яг тиймэрхүү нэт дээр л зөндөө байж болох байхаа тийм. Юу classroom дээр юу пост оруулахдаа шилжиж байгаа гэдэг information тийм. Оо яна. Багшаа рекордо. Тэр ана. За. Мэдгүй шүү. Тийм яцсан эндийн дарч. Тэгээ.